одоо богино хугацааны аж аргал чинь нөгөө юмнууд явж байгаа. Fast food, түргэн хоол, тэгэл арх тамхины хэрэглээ, хит унтах, хит ингээл нөгөө гоё би юу хүсэж байна түүнийг шууд хийж л байгаа бол богино хугацааны аз жаргал. А урт хугацааны аз жаргал чинь нөгөө саяны хэлдэг аз жаргалын даавруудыг бүгдийг ялгаруулдаг. Яг ингээд төлөвлөдөг, түүнийхээ араас нь гардаг, баг багаар сайжирч байгаагаа мэдэрдэг, дандаа чанартай харилцаа, чанартай хоол, чанартай цаг хугацаа, чанартай нойр, чанартай хоол бүх юм ингээд нөгөө герман чанар дээр суурилдаг. Тэнгүүд таашаал дээр тулгуурсан аз жаргалуудад тийм герман чанар байхгүй шүү дээ. Ерөөсөө идлээ тэгэл хямран тэрнээсээ илүү буцаагаад хурдан ап болгоод хурдан даун болгодог. Даунда маш их уддаг. Тэгэхээр нөгөө маш гоё юм явж байгаа хүмүүс чинь бас тэ нэг ганцхан удаагийн таашаал мэдрэмжээс болоод ер нь өөрийнхөө үнд цэнийг бүтээж байгаа тэр зүйлээ нураах чи өөрөө ямар онцгой зүйл байдаг үлээ дээ тий. Тэгэхээр тэр урам хугаралт чинь яг үндэ тэр гадаад байдал гүйцэтгэлээс илүү тэр хүүхний өөрийнх нь нөгөө селф эстим өөрийнхөө үнэлэмж гэдэг зүйлд амар том ингээд хагарал үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр дотроо ингээд нүдэнд харагдахгүй маш том цайз мөрөөдлийг ингээд нүдэнд харагдахгүйгээр блокоор нөрөөд явж идэг учраас тэр ритм алдах гэдэг зүйлүүд маш аимшигтай.